Маань сурвалжлах хэсэг яг одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд ирээд байна. 5 дугаар хорооны та бүхний харж байгаа энэ газарт өглөөний 9 цаг орчимд гал гарчээ. Энэхүү гал гарах болсон шалтгаан нь 250 айлын хүчин чадалтай шугам 500 айлд холбосноос болж гарсан гэж энэ ойр орчмынхны иргэд хэлж байна. Хэдийгээр иргэд 9-15 гэхэд галын дуудлага өгсөн боловч одоо хүртэл ирээгүй байна. Харин Баянзүрх дүүргийн цагтгаан төгсөлж газраас ирж энэхүү товыг эрчим хүчийг унтрааснаар аюулгүй болжээ. Энэ ойр орчмын 500 орчим айл тоггүй болоод байна. Тэгсэн хэдий ч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авсан юу хийх нь тодорхойгүй байна. Ирэхэд энэ Монгол такси компанийн өөрсдөө дуутсан байсан. Тэгээ ирээгүй байсан. Тэгээ бид нар энэ хавьднаас хүн амтны нааш жааш нь явуулахгүйгээс хамгаалалт аваад зохион байгуулалт бас чиглэл дээр бас ажилласан. Энэ хэдэн цагийн орчимд байна? 9:40 үед бид нар дуудлага модлол бол өгөөгүй ирээгүй. Бид нар өөрсдөө нөө эргүүлэр чиглэл дээр яг ирж ирсэн. 9:40 үед бахад 9 цаг өвөрг авах гэсэн бид нар 9:40 үед ирсэн. Ер нь ирэхэд ямар шуухан байдалтай? Ирэхэд бол нэлээд гал дүрлзээ маналзаад энэ доошоо ингээд уцууд нэг амжицсан гал гэрсэн. Дээр бүр ингээд дүрлзээ бичсэн. Ачаалаа жоохон дийлэхгүй байсан байх л гэж юм ярьсан. Тэр нь өөр бол сайн мэдэхгүй. Бид нар бол ерөөсөө одоо сарын ерөөсөө нэг 15-аас 10-15 хоног таг авдаг шүү дээ. Бус хоногт харахгүй байдаг шүү дээ. Энэ хүчин чадлаа дийлэхгүй байх гэсэн үг тийм. Дийлэхгүй энэ айл ачаалаа дийлэхгүй гэсэн. Энийг хүчин чадлыг нэмэгч байд юм уу? Ер нь ямар нэгэн арга хэмжээ авах дэшигээ хандах гэж байдаг юм. Одоо мэдэхгүй байна даа. Хамгийн бүдүүцсэн юм ээ. Одоо чи хэдэн айл авах хэрэгтэй? Хэдэн айл авчих вэ? Унган айл авчих. Энэ уцаас энэ явдаа шумалаас. Энэ ерөөсөө олон жил болж байгаа шүү дээ. Одоо сард одоо 30 хоног байлаа гэж бодоход 10-аас 15 хоног л таг авдаг. Бус хоногт дандаа л харахгүй байдаг шүү дээ. Тэгэл байнга давуудлага өгдөг. Тэгэл одоо энэ юм нь ажиллахгүй. Тэгэл бид ч харахгүй сууж идэв шүү дээ. Өглөө ер нь ямар шуухан байдалтай? Өнөө өглөө бол хүнд байдалтай байсан. Харин чад хамгаалтын байж чарин хүн амирсан. Тэрээс өнөхөр өнөн дээр бол өнөхөр хүнд байсан өглөө ирэхэд бол. Тэгээ одоо эрчим дуудлаа, гал хамаанд дуудлаа. Тэгээ одоо гал хамаанд нь олохгүй байна гэсэн. Тэгэл тийм дуудахтай эсрэг гал. Харин бид нар харин бас галын хороор харин ашиглаж харин унтраалаа. Тэрнээс бол өнөхөр хүнд байсан өнөө бол. Тэгээ ер нь холбогдох байгууллагт нь хандаад энийг янзлж өгөөч гэхлээр ямар олон удаа хэлдэг. Бид нар бол одоо энэ чи би одоо энд бараг 10 жил амьдарч байна. Байнга л уусаа дандаа тогны асуудалтай. Тэгэл байнга тоггүй тасардаг. Тэгэл одоо эн чин ачаалаа дийлэхгүй байна гээл. Тэгэл бид нар чи одоо бараг тог тасраал тог тасрахаа дараа маргааш нь тогоо хүртэл залгуулдаг шүү дээ. Тийм байдалтай байна.